Бизнесийн эрх чөлөө, бизнес хийх эрх чөлөө, баялаг бүтээх эрх чөлөө, эх орондоо нэмэн үртэх шингэсэн бүтээгдэхүүн гаргаад ажлын байрыг бий болгох эрх чөлөө. Энэ бүхэн бол манай чөлөөт нийгмийн гол тулгуур зарчмаа. За, Монгол улсад авилгатай тэмцэхэд хамгийн гол асуудал бол энэ бизнес дэх төрийн дарамт, бизнес хийх эрх чөлөөг нь барьцаалах байдлаар төр өөр авилгын субъект болдог байдлыг дасан зогсоох зайлшгүй шаардлагатай. Би энэ дээр 2-3 санаа хэлье. Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч гэсэн хуулийн төсөл дээр ороогүй нэг зүйл, цаашд нь бол тодтогох 2 зүйлийн тухай байр суурь хэлмээр байна. Нэг, бизнес хийснийхаа төлөө гэмт хэрэгтэн болдог энэ нөхцөл байдлыг дасан зогсоомоор байгаамаа. Decriminalization буюу эрүүгүйжүүлэх энэ зохицуулт энэ бизнесийн эрх чөлөөний хуультай уялдаж эрүүгүй хуулинд орох ёстой гэж үзэж байгаа. Учир нь бизнес хийж байгаа хүмүүс бол хамгийн их оронч хүмүүс. Эрсдэл гаргадаг, өөрийнхөө мөнгийг зориулдаг, нэмээд зээл авдаг, амьтны хил ам болдог. Ингээд бизнес хийнэ. Монгол улсад хийсэн судалгаагаар бол манай улсын иргэдийн бизнесийн идэвхжилд бол бүр 80 хүртэл хувь байдаг. Өөрөөр хэлбэл танд хэрвээ хөнгөлтэй зээл өгөөд тодорхой хэмжээгээр төр яг энэ салбар дээр доктортой бодлогыг баримтлах юм бол та бизнес хийх үү гэсэн асуултанд нийт иргэдийн ялангуяа ажиллах хүчний идэвхтэй иргэдийн дунд хийсэн судалгаагаар бол 80 хүртэл хувь нь би бизнес хиймээр байна гэдэг. Японч гэх юм уу бусад улсуудад бол энэ идэвхжил 20 хэдэн хувиас дээш хэтэрдэггүй. Энэ юу гэж байгаа юм бэ гэхээр иргэдийн дунд бизнесийн эрх чөлөөг эдлэх асар өндөр ирмэлзэл байдаг. Яг энэ ажиллах хүчний насны залуучууд эх орондоо бизнес хийх гэхээр олон төрлийн дарамт шахалтай байдаг учраас хүний нутаг гүний хушуунд очиж хар борчуултгой ажил хийдэг, зарим нь харалдаг, хууль бусаар орьсон суугч гэдэг нэртэй явдаг. Энэ бол яаж юм гэхээр Монгол улсад энэ эдийн засгийн татах хүч, бүтээгч татах хүчийг бий болгохын тулд бизнесийн эрх чөлөөний тухай хуулиа маш тийм концепцийн төвшөнд ил тод нээлттэй байхаас гадна хүртээмжтэйгэр хүмүүсээ яаж бизнес эрхлэгч болох вэ гэдэг дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Тийм учраас ялангуяа ковидын үе зээл аваад бизнес хийж байгаа хүмүүс зээлээ төлж чадахгүй сүүлдээ яасан бэ гэхээр бусдыг хуурам эхэлсэн бусдыг залилсан байдлаар зүйл ангиар шоронд олон хүн хоригдож байгаа. Тэгээ бизнес хийх гээд үр шир тавиад хариуцлага хүлээгээд эрсдэл үүрээд явсныхаа төлөө гэмт хэрэгтэн болчиход байгаа. Өнөөдөр Монголч гэсэн томоохон бизнесмэнүүдийг улс төрийн зорилгоор овоо харандаа оруулаад шантаачилдаг, улс төрийн шантааж хийдэг. Зарим нь ч тодорхой хэмжээнд мэдээлэлд ойрхон байсан эрх мэдэлтэй байсныхаа хүчин бизнесийн амжилттай харагддаг байгаа. Яг бодит байдал дээр энэ хомрогонд нь шударгаар бизнес эрхэлж байгаа хүмүүс маш их өртөөд байдаг. Тийм учраас бизнесийн энэ эрх чөлөөний хууль дээр бизнесийн харилцааг эрүүгүйжүүлэх гэсэн энэ зүйлийг маш сайн тодорхой нэмж оруулах нь өөрөө өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нөгөө талдаа ялангуяа өнөөдөр хөдөөд ажлын байр байхгүй байна. Улс төрийн намууд сонгуулийн үеэр гоё амлалт өгдөг, бодит байдал дээр ажлын байр байхгүй байна. Энэ асуудлыг бид шийдвэрлэхийн тулд тэр бүсчилсэн хөгжил гэдэг зүйл маань таг болчихлоо. Энийгээ бол тэр ажлын байртай уялдуулж тухайн бүс нутгийн тухайн эдийн засгийн өрсөлдөх чадвартай нь уялдуулсан байдлаар энэ хуулийг бас зохицуулт болгож гаргаж ирэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингээд үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Цаашдаа тодорхой зарчмын төрөв тодорхой саналуудыг